Дэлхийн монголчууд MJL радио 88.3-ыг сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн даваагаас баасан гарагт 9 цаг 10 минутанд танд хүрдэг Ямааны махыг халуун дээр нураатай Hot Topics нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. За Hot Topics нэвтрүүлгийг 3 дугаар студиэс Царай муутай болон Ааш муутай айрын нар хамтран өргөдөг найруулагчаар Борхогийн Чамбатнаар ажиллаж байна. Hot Topics нэвтрүүлэгтээ ад жаргалаа хуваалцсан өрөөтэй Жүрүр Бэкри за мөн дэлхийг тойрох хүч Philips 66 брэндээр Шунхлаа ойл компани хамтран ажиллаж байна. За өглөөний минь дайраа сайхан амарсан уу? Өглөөний минь сайхан амарлаа, сайхан амарсан уу? Сайхан амарсан. За Hot Topics нэвтрүүлэг бол таны ийг биш дээ. Ер нь ийм мэдээлэлээс хоцрохгүй байх. Дэлхийн мэдээлэлээс хоцрохгүй байх юм зорилготой нэвтрүүлэг гэж хэлж болно. Бид хоёр Google Trend-ээр хамгийн сүүлчийн буюу 24 цагийн турш хамгийн өндөр хайлттай байгаа мэдээллүүдийг яг одоо хаагаад ярина. За тэгэхээр өнөөдөр юу болж байгаа тухай тоомлоод эхлээд юу ярихаа бүгдээрээ хүргэждэг болъё гэж шийдсэн бид хоёр. За миний өнөөдөр одоо олж мэдсэн мэдээллүүд гэвэл энэ Умард Македонд Кочаны гэдэг хайлт бас их дээгүр гарсан байна. Үүнтэй холбоотой Македоnia Night Club гэдэг Америк нэгдсэн улс 20,000 хайлттайгаар Сербид бас Кочаны гэдэг хайлтаараа 50,000 хайлттайгаар тэргүүлж байгаа. Тэгэхээр энэ одоо сэдвийг бүгдээрээ хөндөж ярина. Македонд болсон галт хөмрийн тухай юуны шөнийн цэнгэний газарт болсон галт хөмрийн тухай мэдээлэл байна. За мөн Америк нэгдсэн улсад 200,000 хайлттайгаар P2 is the name гэсэн ийм нэртэй хайлт тэргүүлж эхэлсэн байна. P2 is the name гэж бол YouTube-ийн ютубер юм билээ. За энэ алдартай ютубер бас нас орсон. Тэгээ түүнтэй холбоотойгоор бас хүмүүс их хайгаад байгаа юм билээ. За мөн Америк нэгдсэн улсад 100,000 хайлттай Йемен гэдэг хайлт байна. Оросд ч гэсэн Йемен гэдэг хайлт 20,000 хүн хайсан байна. Тэгэхээр одоо яг одоогоор дэлхийн геополитикийн хамгийн сонирхолтой сэдэв бол геополитик талаас бол Йемен гэдэг хайлт болж байна. За сүүлд нь амжилт бүгдээрээ Сербид Крени Промени гэдэг ийм 2,000 хайлтаар одоо эхний 3-т орж ирсэн юм хайлт байна. За энэ хайлт бас сербер бол өөрчлөх цаг гэсэн утгатай, шинэ цаг гэсэн утгатай үг юм байлээ. За сербд бол яг одоогоор одоо бослого болоод байгаа юм билээ. Тийм учраас бослого хийгээд хайлт их завгүй ийм үйл явдал яг одоо болж байна. За миний хувьд болохоор трендээс харж байгаа би 5 дахын орой хагасны өглөөгөр нэг 4 ангитай цуврал үзэж дуусгасан. Ягаад тэгэхээр энэ цуврал одоо нөгөө кино шүүмжлэгч одоо үзэгчдийн маш түлхүү орж үнэлгээ өгдөг Rotten Tomatoes гэх сайт дээр 100% үнэлгээ авсан цуврал гэдэг мэдээлэл нь 5 дахь өдөр орж ирээд. За би тэрнийг яг үзээд ингээ үзсэн байгаа байхгүй. Тэгсэн чинь өнөөдөр энэ цуврал ингээ хайлтан дээр гараад ирлээ. Adolescence буюу одоо өсвөр наслах гэсэн утга юм уу? Арай өсвөр нас биш. Өсвөрөөс өмнөх нас үстэй энэ чинь тий. Тийм баг. Тэгээ энэ цувралын тухай ярьж өгнө. Энэ цуврал дээр юу гардыг, яагаад хүмүүс ингэж их шуураад байгаа, яагаад энэ хайлт хийгээд байгаа гэсэн чинь би бүр өөрөө хайлт хийж үзсэн хайлт маань тренд дээр ороод ирсэн байлээ. Би нэг одоо удахгүй ярьж өгөө. За дараагаас сонгосон мэдээлэл болохоор Эл Салвадор гэдэг улсын нэр одоо Америк болон Англи дээр маш их орж ирсэн байсан тренд дээр. Тэгэхээр энэ Эл Салвадор улс руу Трамп ах маань хүмүүс явуулсан. Энэ тухай би удахгүй ярьж өгнө. За дараагийн мэдээлэл болохоор бас л манай ахтай холбоотой. Би яг нь дүү нь болохоор түлхүү сонгож авсангүй л дээ. Ялч VOA гэдэг хайлт бол ороод ирсэн байна. Тэгэхээр VOA буюу Voice of America, Америкийн дуу хоолой радиог бол дэлхийд даяараа мэднэ. Монголчууд ч бас нэг хэсэг бас мэддэг байсан шүү дээ. Одоо сувгад телевизэн сувганч байдаг. За энэ сувгийг манай ах хэрхэн самарч байгаа тухай би мэдээлэл хүрэхээр сонгосон байна. За Ами Трамптай баярлаа. Ааш мут Трамп гэж байна. Йоо. За би миний мэдээлэлээс өнөөдөр эхлэе. Дэлхийд даяараа нэг их мэдээнд орж ирээд улсад анхаарлаа хандуулж эхэлсэн. Энэ бол Умард Македон, Югославийн бүрэлдэхүүнд байсан энэ улсад тийм сайн зүйлээр биш аимшигт үйл хэрэгээр одоо дэлхийн тэргүүн мэдээнд энэ одоо орж ирж байна. За яасан бэ гэхээр одоо энэ BBC дээр гарсан мэдээллийг түлхүү баримтлаад мэдээлэлээ хүргэнэ. Тэгэхээр 10 хүн Умард Македонд баривчлагдаад байгаа юм байна. За тэгээ шөнийн цэнгэний газар нийтдээ 59 хүн одоо нас орсон байна гэсэн гарчигтайгаар эхэлж байна. За тэгэхээр энэ орон нутгийн цагаар шөнийн 230 минутын үед одоо бүтэн сайнд Пульс нэртэй одоо юм Умард Македоны Кочаны гэдэг тосгонд одоо ингэж хэлж байгаа 500 хүн одоо ДНК гэдэг юм алдартай хипхоп одоо хамтлаг байдаг юм байна. Хоёр хүний бүрэлдэхүүнтэй ДНК гэдэг хипхоп хамтлагийн одоо тоглолтыг үзэхээр 500 хүн цугласан байсан. За тэгээд энд одоо байсан хүмүүс одоо гал гарсан байна.
шөнийн цэгийн газар. Энэ багийн нэг одоо юу н одоо гишүүн амьд үлдсэн гэсэн байна. За нөгөө гишүүн нь одоо нас орсон байж магадгүй юм шиг. Ямар ч гэсэн нийт 155 хүн энэ концертод одоо бэртэж одоо хүнд бэртэл авсан байна гэж байна. За хүнд бэртэл гэдэгт нь нөгөө амьсгалын замаар нөгөө угаардна, хордно гэдэг бас ойлголт орж байгаа бах тийм. За ингээд үүнтэй холбоотой энэ 10 хүнийг баривчилсан. За энэ одоо дотоодын хэргийн одоо яамны сайд нь Тосковский гэдэг хүн болохоор энэ тухай мэдээлэл хүргэсэн байна. За энэ одоо газар нь бол Скопье гэдэг Македонийн нийслэл Скопьегоос 100 км-ийн зайд байдаг. Тэгээд ийм сайн дуран гэх юм уу одоо уран бүтээлчийн шөнийн цэгийн газар гэж өөрөөр хэлбэл энэ одоо байсан газарт нь зүгээр хевс хадгалдаг байсан юм агуулгыг доторхын цэвэрлээд шөнийн цэгийн газар болгоцсон. За тэгээд мэдээж хэрэг ийм байдлаар одоо хийхэр чинь эрүүл ахуйн шаардлага, аюулгүй байдлын шаардлагыг бол хангаагүй байсан тодорхой. Тэгээд яаж гал гарсан бэ гэхээр одоо пиротехник гэж ярьдаг. Одоо яг салют гэдэг шүү дээ. Салют үзүүлчихсэн чинь таазан дээр нь байсан одоо энэ юунууд нь хамгаалтын гоёл чимэглэлүүд нь гал авалцсан. Ерөөсө таазаар нь маш амархан шатдаг юм шатамхай зүйлээр таазаа хийсэн байсан чинь зүгээр салют буудуулж байгаа. Тэгээ гал аваад. Тэгээ хамгийн харамсалтай нь энд одоо 59 хүн нас орсон гэдэг 500 хүүхдийн ихэнх нь 14-өөс 24 насны хүүхдүүд байсан. Одоо энэ чи яг л нөгөө хөгжим дуу сонирхдаг хүүхдүүд ээж аавын баг хараа хяналтгүй шахуу явж байгаад очиод ингээд 59 хүүхд ингээд залуучууд нас орсон байгаа байхгүй юу? Аимшигтай хэрэг болсон. Тэгэд энд надад бас зүгээр юм сонирхуулаад мэдээлэл өгөхөд энэ 2013 онд Бразилд Кис гэдэг нэртэй шөнийн цэнгэний газар бас ийм яг ийм байдлаар одоо түүмэр болж исэн. Дээрээс ерөөсөө л салют буудуулж ин гээл ерөөс дээдлэн гал авалцчих. Эсвэл ханан гал авалцчихдаг. За 2003 онд Америк нэгдсэн улсад Station гэдэг ийм шөнийн цэнгэний газар ийм байдлаар одоо гал авалцсан. Энэ шөнийн цэнгэний газар гал авалцахаар нэг хэцүү тал нь бүгдээрээ сандралтаад гүйцгэждэг. Тэгэхээр нэг чигцэлтэд нөгөө ганцхан хаалгатай цөөхөн гарцвал тэргээр гарч амжихгүй нэгэндээ гიშгээ дараад аимшигтай юм үйл явдал болдог. За тэгээд ихэнх нь бас галд шатах гэхээсээ илүү баг угаартаад наан ингээд ухаалтаад унцгаачдаг. Ийм харамсалтай үйл явдал болсон байна. Би өглөөс ирээд наад мэдээлэл чинь тренд дээр тэргүүлээд ороод ирсэн бахаар уншчихлаа л та. Гэсэн чинь одоо энэ DNX гэдэг хамтлаг нь хаа байсан 2002 он байна уу хавцаа байгуулагдсан ийм хамтлаг юм байна. Тэнгүүд одоо Умард Македонд маш алдартай хипхоп одоо ингээ 20 гаруй жил карьер нь явцсан хамтлаг тий. Энэ хоёрыг ингээд нэг нь бол ингээд одоо энэ түүмэрт өртөж нас орсон байна гэдэг бас мэдээлэл нь бас хүмүүсийн хувьд бас их хүнд тусчих шиг байна. Нэмээд энэ хамтлагийг үзгээд очсон тэр 18-аас 24 насны цэл залуухан хүүхдүүд тийм үү. Бүр 14-өөс дандаа жоох хүүхдүүд байгаа. Тэгээд одоо яаж байгаа байхгүй тэр пиротехник буюу тэр нэг ингээд цацардаг солиуч чиг юм таазан дээр ингээд яг нөгөө бичлэг нь ингээд бэлээ л дээ. Таазан дээр ингээд хүрээд гал ингээд төмөр асаад эхэлсэн. Тэр хүмүүс ингээд ажиглахгүй тэр ингээд бөө ингээд шоунд оролцож байгаа хүмүүс ч бөө ингээд нөгөө одоо юу гэдэг саагцсан байж байгаа шүү дээ. Шоундсан байж хат анхаарахгүй. Тэгээд гал нилээ ингээд авалцаад ирэнгүүт нь хүмүүс шөнийн клубээсээ гарч цухтахаасаа илүүтэйгээр унтраах гэж оролдоод байсан. Энэ тохиолдолд унтраах гэж оролцсон гэж бүгд нийтээр унтраах гэж оролцсон гэсэн тийм. Тэгээд эн чинь нөгөө шатамхай материалаар угаасаа доторлогоог нь хийсэн байсан болохоор яалтч аргагүй маш хурдан галд автаад тэгээ ганцхан гарцтай тэр чинь 500 хүн ганцхан гарцаар гарна гэдэг бол одоо энэ 20 гаруй насны 20 настай Мария гэдэг охины яриа байсан л та тэрэн дээр болохоор би болохоор тий гал ингээд за ингээд энэ болохоор ингээд нилээ ингээд хүнд болчлоо. Одоо би амиа аврыг зүхтээ гэд гисэн чинь би тэр гарц руу хүрэхээс өмнө би хүнд дарагдаад гişүүлээд тийм би ерөөсөө ингээд за энэ галд биш би энд дарагдаж өгөх юм байна гэсэн ийм бодолтой байсан. Аз болж би аврагдлаа даанч ингээд цуг орсон энэ үеэл маань амиул одоо аврагдаж чадсангүй гэд ингээд уйлаад ярьж байгаа байхгүй юу? Аимшигтай. Тэгэхээр бас их боломжтой байхгүй болохгүй. Би одоо түрүү чинь уржиг дээр байлаа бүгдээрээ чинь бас ингээд хамт сайглаа шүү дээ. Сайхад бас яг бодчихлаас энэ нөгөө доогуур бас ордог ч юм уу гарц нарийнхан юм гарцтай газар орж явахдаа их болгоомжтой бүх юм анхаарч авахгүй бол нөгөө хүн өөртөө л хайртай байхгүй бол эн чинь яг ингээд нөгөө энэ одоо шаардлага хангасан аюулгүй шаардлага хангасан газрууд их ховор байдаг юм байна. Тэгээд яг энээс болоод аюулгүй шаардлага хангасан уугүй гэдэг асуудлаас болоод 10-аад хүн одоо ингээд шоронгийн хаалга татах болж ийн гэх юм уу? Одоогийн байдлаар ингээд хэрэгжиж байгаа юм. Зориултын бас барилгад зөвшөөрөл өгсөн гэдгээр нь бас тэр яамны одоо тэр дээд албан тушаалтнуудыг баривчилсан гэсэн мэдээлэл бол билээ л дээ тийм. За, Hot Topics нэвтрүүлэх
нэвтрүүлгийн хамтран ажиллагчийг танилцуулъя. Манай Hot Topics нэвтрүүлэгтээ аж жаргалаа хуваалцъя. Жүрүр Бэкери хамтран ажиллаж байна. За 3 сарын 18-ны баяр бол одоо Монголдо бид нар эрчүүдийн баяр гэж тэмдэглэдэг. За тэгэхээр аав, ах дүүс, эр нөхрөө, за нэмээд ажлын газрынхаа залуучуудыг баярлуулдаг. Тэгэхээр бидний тэр авсан бэлэг харсан уу та яадаг одоо хах санд баярлуулахтаа авсан жүр өрийн бэлэг шүү дээ тэр ч одоо. Жүр өрийг хөө. За би зүгээр амтын санаж байна. Юу харсан санахгүй. Томоо ингээд нөгөө нэг ногоон гой бэлээ авсан л да. За тэгээд одоо жүр үрээс энэ жил цэргийн баярт зориулан 3 загвар гаргасан. Тэгэхээр ингээд хүссэн загвараараа захиалга өгөж авах боломжтой байгаа тий. Жүр үр маань өөрөө топ 100 аж ахуй нэгжид тий 5 жил дараадаа шалгалсан хамгийн сүүлдэхэд 34 дугаар байранд буюу нэлээд дээгүүр орсон байгаа шүү дээ. За дан одоо үндэсний үйлдвэрлэлээр дамжиж ингэж томорж байгаа уйхгүй юм ажиллаж байгаа гайхамшигтай бас бүр шүтгийн арга байхгүй юм гайхамшигтай Монгол брэнд. За тэгэхээр одоо нийтдээ 36 салбартаа өгдөг болсон юм байна. Тэгэхээр таны одоо гэрт бол маш ойрхон жүр байгаа гэдэг баг ойлгомжтой байна тийм. 36 салбартаа тэрэ нэмээд 1200 хүнийг ажлын байраар хангаж байгаа. Энэ 1200 хүний цаана гэр бүл байгаагээ бодохоор үнэхээр мундаг ингээ бахархал төрүүлсэн үндэсний үйлдвэрлэгч байгаа. Аа. За тэгээ зөвхөн ганц бэкеригээс гадна талах нарийн бов махан бүтээгдэхүүн уух зүйлс гэ 180 орны төрлийн бүтээгдэхүүнээр танд үйлчилдэг. За хамгийн гол нь надаа энэ одоо хийсэн тортнууд нь бол үнэхээр бас юм өнгөлөг тухайн одоо цаг үетэйгээ бас нийцсэн гэх юм уу? Энэ торт бэлгэхээр ч бас цаанаа үеиг юм бэлээ. За тэгээд байрлалуудыг бол та Жүрүр Бэкери гэдэг Facebook пэйжээр нь хайгаад лайк дараарай мэдээллийг авч болно. Харин утсаар мэдээлэл авах гэвэл 70 55 55 70 55 55 манай Hot Topics нэвтрүүлэгтээ аж аргалаа хуваалцсан өрөөтэй Жүрүр Бэкери хамтран ажиллаа баярлаа. Баярлаа. За Hot Topics нэвтрүүлэг дараагийн мэдээлэл рүү бүгд орно. За Hot Topics нэвтрүүлэг маань Яман нямхыг яг халуун дээр нь хүрэх гээд бит хоёр одоо сууж байгаа. Тэгэхээр зарим тохиолдолд шүүрх юм ах хүрэгдэг шүү. Тэгээд өдөр тийшээгээ чанагдаад бүрэн болцсон хансан үед хэрвээ тэр мэдээллийг олж харсан бол бит хоёр санаатаа түүхээ хүргээгүй шүү. За дараагийн боодог хэр вэ? За дараагийн боодог. За энэ бол би угаасаа өөрөө бол ингээд одоо боловсрохын дээр боловсроод хүмүүс маш их яриад би ингэж хайсан байхгүй юу? 5 дахын орой би Джейми Кейтиг алсан уу гэж би бүр яг хайсан байхгүй юу? Джейми Кейтиг алсан уу? Аха. Энэ кинотой холбоотой би өөрөө тэгж хайсан. Одоо ярьж байгаа би сэдвэл эхлээд байна л да. Джейми Кейтиг алсан уу гэж хайсан чинь надад ингээ хариулт нь yes гэж гарч ирсэн байхгүй юу? За тэгэхээр магадгүй би зарим хүмүүсийн хувьд одоо спойлер болж магадгүй болохоор би ингээд энэ киноны тухай бүтэн ярихгүй өөрөө үзсэн гэдэг нэг амар өнгөрөөд яриад байх биш. Энэ кино яагаад ингээд тренд дээр гарч ирээд байгаа вэ гэдгийг би одоо ярьж өгөх гээд байна л да. За энэ киног ярихын тулд алдарт Эндрю Тейттэй холбогдож байгаа. Манай бас ариг нөгөө ах. Бэн гэрдэг за тоглосон удаа. За жихээ ааш хөтлөхөрч. За тэгсэн чинь ингээд энэ яаж юм тэгэхээр энэ киног заяа одоо ингээд юу гардаг вэ гэхээр 13хан настай хамгийн гол нь киноны уур амьсгал нь амар байсан заяа. Би ингээд нэг бүтэн сайны өглөө ингээд гэр үлээр ингээд унтаал яж байгаа шүү дээ. За өдөр амралтын өдөр гэл тэгсэн чинь зүгээр гаднаас нөгөө манай SWAT-ийн гэж ярьдаг шүү дээ. Тусгай ингээд нөгөө цагдаа нар ингээд амар ингээд юу битүү хувцастай буу шидэмтэйгээ тим SWAT-ийн тэр одоо ингээд нэг охинтой нэг хүүтэй ингийн нэг гэр бүл рүү дайраад ороод ирж байгаа хаалга малгын цүм зохиол заяа. Энэ кинон дээр. Тийм кинон дээр. Тэнгүүд ингээд юу болоод байгааг нөгөөдөл чинь ингээд мэдгүй ойрлолдол хашаалдал бүгднийг газар хөвт гэснээр хүүгийн 13 настай хүүгийн очиод баривчлна гэд хүүн ингээд тэр амар ингээд дайралтаас айсандаа шууд өмдөндөө шийдчихэж байгаа байхгүй юу. Тэгээ би яагаад ч хүчтэй гэл хүүн тэгээд байдаг. Хүүгээ шууд баривчлаа аваа явчихдаг. Яагаад баривчилж байгаа вэ гэсэн чинь 15 настай охины амь насыг хөнөөс хэсгэлэн хүнөөс хэрэгцээ чигтнэр татж гин гээд. За тэгээд энэ кино ингээд нөгөө нэг үргэлжилсэн шотоор авсан гэж байгаа. Энийг одоо манай кино мэрэгжлийнхэн амар сайн ойлгох. Миний ойлгосноор болохоор камера нэг ингээд тасаацсан бол тэр нэг үргэлжлэл аваа яваад байна гэж би тайлбарыг ингэж хайсан бохгүй юу. За тэгээд энэ дээр яагаад Эндрю Тейт холбогдсон бэ гэсэн чинь заяа Manosphere гэдэг ийм ойлголт байд юм байна. Энэ нь юу вэ гэхээр нөгөө эмэгтэйчүүдийг үзэн ядсан хандлагыг ямар нэгэн блог, подкаст одоо юу гэдэг радио тэг ингээд бүх л ингээд сошиал медиаг ашиглан ингээд түгээж байгаа ийм хандлагыг Manosphere гэж нэрлэдэг юм байна л та. Гэвчиг энэ хүүхэд Эндрю Тейтиг үзсээр агаад эмэгтэй хүнийг үзэн ядах үзэлтэй болоод тэгээ ингээд нөгөө охины чинь ингээд хөнөөс хэрэгт холбогдсон тухай энэ кинон дээр гарч байгаа байхгүй юу?
Тэгээд яг хүнээс үг нь бол мэдэхгүй мэн тэ. Киног үзчихэж л болж мэдэх юм тэ. Кино хүнээс үг. Тэгээд яг энэ нөгөө нэг 13 настай хүүхэд чинь одоо нэгдүгээр те зүг буруугаа ч мэдэхгүй байгаа насан дээр байна гэж үзээд байна л та. Тэгээд нэмээд эн чинь цагдаа нарын тэр хүүхэдтэй яаж ингэж 13 настай хүүхдийг баривчлангуудаа хандж гин, нэмээ сэтгэл зүйчд яаж хандж гин, хуульчид яаж хандж гин гэд бүгдийг ингээд яг тэр ингээд би нэг гэр бүлийн нэг хэсэг шиг тийм мэдрэмж надад төрсөн байхгүй юу. Тэгээд яагаад энэ кинон дээр ингээд нөгөө нэг найруулчих нь яриа байлаа л те. Яагаад бид нартэй ингээд нэг тийм архичаа аавтай эсвэл тар тамхичаа ээжтэй ч юм уу те нэг тийм бүтэхгүй амьдралтай хүүхэд ингээд хэрэгт орооцолцсон юм шигээр гаргаагүй вэ гэхээр зүгээр ингийн нэг тийм сантехникч аав заяа маш энгийн гэр бүл байгаа байхгүй ээж нь ингээд гэрээ эзэгтэй те тэгсэн чинь энгийн яг энэ гэр бүлүүдэд тийм үү эцэг их ингээд хүүхдээ юу үзэж харж байгааг ингээд анхаараагүйгээс болоод энэ төрлийн гэмт хэрэгүүд маш их гараад байгаа учраас энэ сэдвийг би барьж авахыг хүссэн юм а гэж байгаа. Тэгэхээр хоёлоо өмнө ч гэсэн нэг сэдвээр ярьсан шүү дээ. Эндрю Тейтээс болоод хүүхдүүдийн тарих угаагдаад байна гэд Британий цагдаагийн газрын дарга хэлж байна гэд би яг нэг мэдэн дээр ярьжсэн санаж байна л та. Тэнгүүд энэ кинон дээр бас ингээд Эндрю Тейт гэдэг нэр нь бас гарч ирж байгаа аахгүй юу? Бүр ингээд би ингэж энийг энэтэй холбоотой гэж холбоод байгаа юм биш заяа. Тэгэхээр Эндрю Тейтийг үзсээр байгаад ингээд тэр Manosphere-д ингээд орсон болохоор одоо магадгүй охтуудыг те ингээд хаад арсан газараа үзээ ядахын үзэл ингээд түгээд байгаа маа гэсэн ийм өнцгтэй энэ кино ингээд гарсан чинь хүмүүс хайгаад эхэлсэн. Тэгэхээр Эндрю Тейт гэдэг хайлт бас тэргүүлж байгаа юм байна. Дээрэс нь Adolescence гэдэг байгаа энэ киноноос хайлтанд тэргүүлж байгаа гэсэн үг үү те. Саяхан гарсан кино гэж ойлгож байна. Саяхан гарсан кино. Одоо өнгөрсөн 5 дахьад би үзсэн гэхээр чи нэг 3 4 тавцаа тавигдсан болов уу гэж би бодож байна. Тэгээд 4 ангитай энэ кино одоо юу яагаад вэ? 3 сарын 13-нд гарсан юм байна. Тэгэхээр чин дөрөвдөө 4 хоног гараад 4 хоног жоо. Тэгээд Netflix дээр яг одоо оронгууд баг хайлт ихэнд гараад ирсэн байгаа болов уу гэж бодож байна. Энэ бол тэгээд юу юм бэ? За нэгдүгээрт one shot гэдэг ийм шинэ онцгой аргаар зургийг авсан. Тэгээд уран сайхны кино юм байна те. Цуврал кино болж таарж байна. Тийм 4 ангитай цуврал кино. За энд одоо Эндрю Тейт бас ингээ холбогдож байгаа юм байна. За дараагийн мэдээлэл рүү бүгдээрээ орцгоё. Дараагийн мэдээлэл бол P2 is the name гэдэг нэртэй ийм одоо хайлт Америк нэгдсэн улсад яг одоо бүр тэргүүлж байгаа. За энэ 200 мянган хайлттай өчигдөр бол байсан. Энэ P2 is the name гэдэг бол YouTube-ийн нэр нь байгаа. Нэр за алдартай ютубер юм байна. 26 наснд бол Лос Анжелест нас орсон байна гэсэн мэдээлэл People.com дээр мэдээлсэн байна. За энэ P2 is the name гэдэг бол янз янзын одоо юу яадаг юм бэ? NBA тоглож үзүүлдэг, Fortnite тоглодог, за влог хөтэлдэг, дээрс нь янз янзын инээдтэй хашин пранк хийдэг. За тэргээр контент хүргэдэг тийм алдартай ютубер юм байна. Нийтдээ 4 сая дагагчтай гэж байгаа. Бас нэлээд тийм өндөр зэрэглэлийн одоо инфлюенсер гэх юм уу, ютубер болж таарж байна. Рэпер дуучин шиг залуу шүү дээ. Рэпер дуучин шиг энэ залуу хөгжилтэй. Тэгээд тэр одоо сүүлд бас яасан бэ гэхээр хувцсны өөрийн гэсэн брэнд гаргасан. Зүгмж 14 хоногийн өмнө хувцсны ингээд брэнд гаргачаа тэр тухайга одоо юу яасан байгаа видеон дээр хэлж байгаа. Би яг одоо ойлгох гэдэг нь ойлгохгүй байхыг хичээж байна. Би өөрийн гэсэн хувцсны брэндэд олчлоо шүү дээ. Тэгээ энэ мэн бүр амжилт олчлоо. Би энд бурхан бол үнэхээр гайхамшигтай юм байна. Бүгдээрэнд нь баярлаа гэдэг ийм сэтгэл хөдлөсөн видеого одоо гаргаад баяртай мөчөдөө хуваалцж хагаад гинт одоо ингээд шалтгаан нь одоогоор тодорхойгүйгээр нас орсон юм байна. За энэ одоо мэдээж хэрэг бас 4 сая дагагчтай гэхээр түүний тухай Америкчууд бол ер нь дэлхийд даяарч гэсэн бас мэддэг байсан ийм хүн одоо харамсалтайгаар залуугаас нас орсон гэд одоо хүмүүс хайгаад байгаа юм байна. Тэгээд ингэсэн байна. Нэгэн ютубер миний сайн найз P2 is the name нас орсон байна гэд. Тэгэд бүр ингээд хэлэх үг олдохгүй наа ийм залуутай, ийм сайхан залуу нас орчлаа гэд. Энэ тэгэд контентууд нь миний ойлгосноор их тийм хөгжилтэй, эерэг, гоё контентууд хийдэг байсан залуу юм шиг байгаа. Тэгэд олон хүмүүс одоо эмгэнэл илэрхийлсэн. За энэ хүний тухай хайсан байдалтай байна. Миний хүүхэд насыг одоо халамжилж явсанд танд баярлалаа гэсэн сэтгэл харагдаад байна л дээ. Энэ гараад байгаа бичлэгнийх нь хажууд. Тэр нөгөө магадгүй нөгөө хүүхдүүд ингээ багаасаа үдсэн сонссон хүмүүстэй илүү энэгчж дассан байдаг штэ. Тэгэхээр бас магадгүй олон хүүхдүүдэд мөрөөдөлтөй хүрхийн үнцгийн зассан залуу ингээ зурдаар нас орсон бол ялтчгүй тэгээ яг нөгөө мэддэг таньдаг хүмүүстэй бол хүндэл тусаж байгаа хэл. Ялангуяа сүүлийн үеийн ютубер гэдэг бол баг ингээд хүүхдүүдийн хувьд л баг аав ээжээс нь илүү дотн болсон гэх юм уу. Ингээд сүүлдээ ингээд нөгөө контентуудын ярьсныг нь өдөржин шүнж ингээд ерөнхийдөө үзсээр хагаад ингээд баг маш дотны хүн болоод хуурчдаг те. Тэгээд ийм олон хүмүүсийн ялангуяа ийм эерэг зүйлд уриалдаг гэж ойлгосон өөрийн юм хөдөлмөрөөрөө амьдралаа бүтээжсэн юм залуу харамсалтаар нас орсон байна.
Харамсалтай мэдээ байна. За Оги хар мөртөө хоггүй Эндрю Тейт гэдэг нөхөр хүүхдүүдэд л их л нөлөөлөх нэ гэсэн байна. Энэ одоо жишээ нь бит хоёр ч юм уу энд ингээд суучаад хин нэг хүнд хүүхдээ юу үзхийн одоо 20 байр гэж заах ирэхгүй л дээ. Гэхдээ зүгээр Эндрю Тейт гэдэг хүн яагаад дахин ингэж яригадаад байгаа вэ гэхээр Британд одоо ингээд хөвгүүдийн дунд одоо энэ нөгөө нэг хүүтэн зэвсгэр үлдэгдсэн гэмт хэрэг их гараад байгаа нь Эндрю Тейтийн тарих угаалттай холбоотой гэдэг энэ мэдээлэл яваад байгаа болохоор магадгүй энэ бас зарим хүмүүсээ сэрэмжлүүлэг болж болох юм гэж би бас хараад байгаа. За дараагийн мэдээлэл рүү бүгдээр орцгоо. За дараагийн мэдээлэл манай ахын мэдээ байгаа. За Ами Трамп. Аш мо Трамп. Ами Трамп гэдэг чинь намайг агуул хүмүүс Ами гэж ингэж бодно шүү чамаг. За үйлчлэрээ Трамп. Би фэйсбүүкийнхаа нэрийг нэрээ арай Трамп болгоч шүү тэгээд. За би тэгвэл дагнаа. Ариун нэр одоо л надтай фэйсбүүкээр найзалдаггүй шүү дээ. За тэгэл Аш мо түүнтэй нэг найзалдаггүй дөө. За Дональд Трамп гэдэг нэр бол тренд дээр орж ирээгүй. Гэхдээ яг энэ одоо тренд дээр орж ирээд байгаа Эл Сальвадор гэдэг улстай бол Дональд Трампын гаргасан шийдвэр шууд холбоотой учраас одоо ялчгүй Трамптай холбоотой мэдээлэл болж байна л да. Тэгэхээр яасан бэ гэхээр Америк нэгдсэн улсын дээд шүүхийн шүүгч одоо хориглосоор байтал манай Трамп ерөнхийлөгч Трамп маань 200 гаруй ингээд нөгөө Венесуэлийн одоо гэмт бүлэглэлийн гишүүдийг Эл Сальвадор руу одоо нөгөө албатан буцаацсан. Албатан одоо ингээд гаргацсан хилээсээ гаргацсан гэсэн үг. Яг буцаасан гэсэн үг шүү дээ. Венесуэлийн одоо гэмтэргийн бүлэглэлийн хүмүүсийг Эл Сальвадорт мөнгө төлөө тэнд хорж байгаа гэдэг юм мэдээлэл цэцэгдээд байгаа байхгүй юу? Энэ Эл Сальвадор ч саяхан ерөөсөө жил дотроо байхаа нөгөө улсынхаа хамгийн том нөгөө бүлэглэлүүдийг мафийн бүлэглэлүүдтэй дайн зарлаад бүгднийг тэр чигээр нь бүгдийг нь шорондоо харьцсан гэдэг. Асар их одоо шоронгийн хоригдлуудтай байгаа гэж би ойлгоод байгаа. Тэгээ сонноос Эл Сальвадор ингээд одоо гэмт хэргийн бүлэглэлүүдийг тэмцээж ялцсан чинь энэ Эл Сальвадор ч нөгөө юу хомосид гэж ярьдаг да хүн аллахын тоогоороо хүн аллахын тоогоороо дэлхийд тэргүүлдэг гэсэн чинь бүр ингээд тэр үзүүлэлт нь эрс доошлцсон. Маш тайван тийм тогтоо улс болоод хөрцсөн гэж яриад байгаа. За тэгээд Венесуэлийн Тren de Aragua гэдэг одоо энэ бүлэглэлийн 238 гишүүн заяа нэмээд одоо энэ Mara Salvatrucha буюу MS13 гэдэг бүлэглэлийн 23 гишүүнийг Дональд Трамп одоо онгоцонд суулгаад ингээд гав гинжтэй гав дөнгөтэй заяа онгоцонд суулгаад явуулсан. За тэгээд энэ үед нь заяа яг ингээд онгоц хөөрсний дараахан буюу нэгдсэн улсын дээд шүүхээс заяа одоо ингээд дайны цагийн хүч одоо эрх мэдлийг ашиглан хүмүүсийг хил давуулан ингэж явуулах чинь одоо хууль бус гэж үзэж байна гэдэг шийдвэр гарсан боловч Дональд Трампын засаглалын зүгээс болохоор хил даваа явцсан болохоор онгоцыг буцаах боломжгүй гэдэг хариу өгсөн заяа. Гэсэн чинь нөө хүлээж авч байгаа Венесуэлийн ерөнхийлөгч тэр бүрээс та сайхан гараа Наиб Букеле гэдэг нөхөр байгаа байхгүй юу. Гэсэн чинь нөгөө шүүгчийн шийдвэр гарцсан байгаа штэ. Шүүгчийн шийдвэрийг ингээд шоглоод upsi too late буюу яана хоцорччтэй гэдэг тийм ингээд жиргээ хийсэн байгаа заяа. Өөрөө бүр ерөнхийлөгч гоё ягаад та айгу хөвгөлтэй нэг. Одоо чи ер нь ингээд бид нар чи ингээд ерөнхийлөгч улсын удирдагчдыг нэг юм төв царайтай ерөөсөө л нэг хүн биш юм шиг нэг л ингээд байнгын албан байдгаар ингээд төсөөлдөг гэсэн бол энэ одоо ойлголт одоо баг багаар хэвдэлж байна л да. Одоо ялангуяа Дональд Трамп бол одоо сэтгэлийн хөдөлгөөнөөр нуухгүйгээр ийм тийм гээл хүмүүс ингээд мэдхгүйгээр харагдуулчих вэ гэж хайхгүйгээр угаасаа л мэдхгүй. Тэгэл өөрөөр мэдэмлэрээ явж идэг гэх юм уу. Тийм тэр нь ингээд аюу бараг ингээд сүл рүүгээ дасаад гоё ч өвчтэй. Яг ийм л хөөмөр ингээд бараг мэдээд байгаа юм шиг тийм байна. Хөвшмөл ойлголтыг ялчгүй ингээд улсын удирдагчдын хувьд халаад байна л да. Жишээ нь одоо Наиб Букеле гэдэг хүн бол 43 настай залуу хүн бараг тантай ч хэцүү байгаа зү. Тийм байна. Тэгэхээр чинь ингээд залуу хүн одоо Дональд Трампын ингээд тий одоо эн чинь чиний түрүү хэлсэн нөгөө алдар том Сикот гэдэг юу байгаа байхгүй юу? Шорон мега шорон гэж байгаа байхгүй бүр асар том шоронтой заяа. Энэ шорондоо хүмүүсийг хүлээж аваад замар цэхний хэлж 1 жил байлгана. Тэгээ явандаа ингээд одоо сунгаж магадгүй Дональд Трамп бол манад их мөнгө төлж байгаа гэдэг ийм мэдээллийг аль биесээр хийсэн гэдэг одоо энэ BBC-гийн миний нээсэн мэдэн дээр бичсэн байна л да. Тэгэхээр Сальвадор улс ч одоо өөрсдөө шорон улс бараг болгож байгаа юм уу? За би бүр ойлгоогүй бол юм шүү дээ. MS13 гэдэг бол угийн одоо Эл Сальвадорын тэр шорон дотор бүрдүүлж байгаа хоригдлуудын
одоо ихэнх нь MS-13-ийн. Тэр угийн MS-13-ыг бас Америкийн нэгдсэн улс байсан MS-13-ыг буцаад Эл Салвадор руу нийлгэж байгаа юм байна гэж ойлголоо зөв үү? Мара Салватруча гэдэг энэ бүлэглэл чинь 1970-аад би зөв санаж байгаа шүү. Би нэг баримтат киног л үзчихсэн. Ингээд нүүрээр бүтэн энэ дээр ингээд MS гэсэн юм шивээс мэвэстэй халсан хүмүүс байдаг. За тэгээд 70-аад онд байна Америкт анх бүрэлдсэн гэж үздэг баха. Тэгээ ер нь ингээд нөгөө нэг одоо энэ эргэн тойрныхоо ингээд орнуудад бүр ингээд тархацсан өөр ингэсэн үйл ажиллагаатай ялангуяа шоронд маш хүчтэй байдаг бүлэглэл гэдэг байгаа байхгүй юу? Шорондоо бас азарлаад энэ чинь тэгээд шорон дотор нь бүр шал өөр ингээд системээр шоронд хорж байгаа гэд одоо би бас видео өдрийн л үзчихлээсэн л та тэгээд ингээд бүгднгийн ингээд одоо юу хэмтэй одоо нэг нэгнтэйгээ ярих боломжгүй тийм шинэ аргаар энэ хоригдлуудыг хорж байгаа гэд тэгчихсэн. Тэгэхээр ингээд нийлж хагаад янз янзын гэмт хэрэг үйлдэх одоо хуйлдах боломжгүй болгоно. Тэгээд тэр нөө гав дүнгийн тайлахгүй байгаа гэдэг аахгүй. Одоо яг найр зургийг өгсөн байна. Тий. Зургийг өгсөн байна л да. Одоо ингээд нөгөө хоорондоо уулзах юм уу кинон дээр те шоронч ингээд янз бүрийн юм явж идэг штэ. Тэнгүүт гав дүнхтэйгээ хоорондоо уулзах боломжгүй байнгут энэ чинь нөгөө бүлэглэл гэдэг юм нь өөрөө ингээд оршин тогтнох боломжгүй болчиход байгаа. Тэгээд Салвадорын энэ одоо ерөнхийлөгчийг энэ авч хэрэгжүүлж байгаа энэ арга хэмжээ нь бол олон улсад айгүй нүдэ болсон одоо юу байна гэх тий шийдэл байна гэж үзээд байгаа аахгүй. Бас тэргээр бас Эл Салвадор их сүүлийн үед одоо юу болоод байгаа тренд болоод байгаа. За дараагийн мэдээлэл рүүгээ бүгдээрээ орно. За энэ бол бас дэлхийд дахин явагдаж байгаа бас нэг юм геополитикийн том үйл явдалтай холбоотой мэдээлэл. Йемен гэдэг хайлт Америкийн нэгдсэн улс 100,000 төгрөг хэлсэн Оросд 20,000 хайлтаар одоо тэргүүлж байна. Тэгэхээр яасан бэ гэхээр Йеменд Америкийн нэгдсэн улс агаарын цохилт өгсөн. Йемений одоо яг Йеменд нь бол гэж хэлэхгүй Йемений Хутинер гэдэг одоо тусдаа бүлэглэл байдаг Йемен дотроо. За Йемен одоо тусгаар тогтносон ч биш яг одоо Хутинер бол Йемений ертөнцийн зүгээр бол одоо баруун урд хэсгийг нь эзэмшдэг юм бүлэглэл. Тэгээд яасан бэ гэхээр энэ дэлхийн худалдааны нийт худалдааны багахгүй хувь нь 30-40% нь өнгөрдөг энэ хоолойны ойрхон газар нь Йемен байгаа. За энэ газар нь бол Йеменчүүд одоо хорлон сүтгэх үйл ажиллагаа байн болоод байгаа. Хажуугаар нь өнгөрч байгаа усан онгоц ачаа тээвэрлж байгаа бараг саад доторгоо үргэлжлэх боломжийг нь одоо хэцүү болгоод байгаа. За энд нь одоо юунууд одоо Америкийн нэгдсэн улсын Хутинерт цохилт өгч эхэлсэн гэсэн байгаа. За энэ тухай ярил бүр нэг том одоо бүс нутгийн геополитиктэй ялцчгүй холбоотой. Яг тэгэхээр ABC дээр бол Ираны одоо генерал бол одоо буцаж цохилт өгнө гэсэн мэдээлэл одоо ингээд байна л да. Хутинерийг халдсны төлөө. Тэгээ инхээр энэ Йемений Хути гэдэг энэ бүлэглэлд Иран ямар хамаатай юм бэ гэхээр Иран ч одоо энэ бүс нутагтай ингээд Израиль, Сауди Араб, ойрхон орнууд одоо Иран гэдэг энэ гурван улс бүс нутгийн ноёрхлын төлөө хүчээр илүүрхэхийн төлөө өрсөлдөж байгаа юм талбар гэж хэлж болно. За энд Иран маш чухал үүрэг гүйцэтгээд байдаг. Одоо энэ нөгөө Хезболла гэж байдаг. Ливаны Хезболла, за Израилийн Палестины одоо Газын зурагт байдаг Хамасыг, за дээрэс нь Йемений Хутинерийг Ираны засгийн газар ерөн санхүүжүүлдэгэ, дэмждэгэ гэж үздэг. За тэгээд өнгөрсөн 2024 оны 10 сарын 6-нд Иран Израиль руу цохилт өгсөн. Агаарын цохилт өгснөх нь хариуд нь Израиль Ираны агаараас хамгаалах системүүдийн бүгдийн тэршээ нь устгасан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл S-300 гээд агарын хамгаалахын системүүдийг нь Израиль бүх одоо системүүдийг устгасан. Энэ утгаараа одоо энэ Хутинер, Хамасууд, Хезболла эднүс хамгаалах Иран одоо чанга дуурч чадахгүй болсон. Ягаад гэхээр агарын хамгаалтыг болохоор дуртай үед цохилт хүлээж авна. Яаж чадахгүй болохоор Иран ингээд чимээгүй ингээд суухаас өөр аргагүй болсон. Энэ үед нь орон зайд нь Израиль болон Америкийн нэгдсэн улс өөрсдийнх өрсөлдөгч буюу Хутинер, Хезболлаг ингээд намнаад байгаа гэж бас тайлбарласан байлаа. Одоо нөгөө Орос дээр болохоор нөгөө Хутинер чи Хүсэтэч гэдэг тий. Хүсэтэч гэж нэрлэдэг тий. Тэнгүүд одоо юу хэмдэ 2014 он байна уу 17 он байна уу Санаа хотыг эзлээд одоо Йемений нийслэл Санаа хотыг эзлээд бөө юм болж ясаг тухайн үед дэлхийд дахин хэвээр бүхэл бүтэн улсын ингээд нийслэл ингээд Хүсэтэй буюу одоо дотоодын босгочтой гэж дотоодын босгочд гэж олон улсын хэвлэл өөрсдөө цоллоод байгаа шүү дээ. А гівчиг ингээд бууж өгөхгүй байгаа. Одоо ингээд наанаас цаанаас ингээд нөгөө энэ тал нь ингээд өөрсдийгөө одоо санхүүжүүлээд байна гэдэг чинь шашны хоёр дотроо хуваагдсан хоёр урсгалын бас нэг асуудал бас байгаад тах шүү. Геополитик дээр нэмэд те. Миний ойлгосноор Хути гэж байгаа. Хүсэдүүд бол одоо яг нэг тухайн Йемен дотор бас их онцгой гарал үүслэрээ ч гэсэн тийм онцгой тийм одоо улс юм шиг юу хүмүүс юм шиг ард түмэн юм шиг байна тийм Иракийн курдууд гэдэг шиг л тийм Сирийн курдууд.
За манай Hot Topics нэвтрүүлэгтээ дэлхийг тойрох хүч өрөөтэй Philips 66 брэндээр шунхлагын ойл компани хамтран ажиллаж байна. За би өөрөө машингүй л дээ. За. Гэхдээ би машинтай Анжи докторын ярьж байгааг сонссон юм аа. Тэгэхээр машинтай хүн чинь ингэдэм байна. Зуны тос, өвлийн тос гэж тустай байд юм байна. Тэгэхээр өвөл дуусангууд зуны тосоо ингээд нөө сольж хийсэн машиныхаа эдлэгийг илүү урт удаан тэг бат бөх болгод юм байна л да. Тэгэхээр яг үүнтэй зэрэгцүүлээ шунхлагийнхан маань багцаараа илүү ашигтай гэдэг одоо энэ бэлэгтэй энэ худалдаа ингээд үйлчлэгээ ингээд зарлаад байгаа юм байна. Тэгэхээр шунхлагийн авто сервисүүд нь хэрэглэгчдэд байнгын урамшуулалтай бэлэгтэй вакцины хөтөлбөрөөр улирал бүр хүргэдэг. Тэгэхээр 2025 оны хаврын анхны вакцины худалдаанд машинда хайртай хүн бүрт зориулсан Philips 66-г санал болгож байна. Тэгэхээр Philips 66 гэдэг нь дээд зэргийн бүрэн синтетик суур тос бөгөөд хөдөлгүүрийн ашиглалтын хугацаа болон тос солих хугацааг уртасгаж эд ангийг илэгдлээс бүрэн хамгаалдаг гэж байгаа. За ингэсэн байна. Энэ Philips 66 ч угийн ийм алдартай Америк брэнд маш сайн чанарын ийм тос байгаа. За дээрэс нь одоо шил ярчигч шингэн бэлгэлэх юм байна. За тосны шүүр бэлгэлэх юм байна. За ингээд багцаар нь худалдаад авал бүр илүү ашигтай тусах юм байна шүү. Одоо ч дулааны цаг ирж байна. Тэгээд энэ 7 хоног бас их онцгой 7 хоног үлээ. Анхны нэмэх одоо хэмтэй хоног шүн энэ 7 хоног тохирох юм байна. 5 дахь өдөртөө 15 градусын дулаан бая бараг 100 ирж байгаа юм шүү. За ингээд одоо 100 болж байгаа учраас халуун тосцоо солих шаардлагатай байдаг. Жилдээ нэг 2 удаа л сольдог тийм. За ингээд одоо дулааны үйлрэл ойртож байна. Тосоо та сонгож хамжаагүй байхад Philips 66 брэндийг санал болгож байна. За шунхлаа 4 салбартай. Та шунхлаа дурын салбарт очиод тосоо худалдаж солиулж болно. Нарны зам дагуу тээврийн цагтаагийн албаны урд шунхлаа салбар байна. Станц 5 гэж байна. За тэгээ хуучнаар Китэмсийн урд байрлах шунхлаа гэж бас байгаа. Гандангаас Баянбүрд явах зам дагуу шунхлаа. За Хүүшийн хааманд байрлах шунхлаа гэж байгаа шүү. За утсаар мэдээлэл авъя гэвэл 70-ыг 7 30-ыг 3 гэдэг дугаараас авна. 70-ыг 7 30-ыг 3 9197 30-ыг 3 гэсэн дугаарууд байна. За манай Hot Topics нэвтрүүлэгтээ дэлхийг тойрох хүч өрөөтэй Philips 66 брэндээр шунхлаа ойл компани хамтран ажиллаа. Баярлалаа. Зэ Hot Topics нэвтрүүлэг үргэлжилж байна. Дараагийн сэдвлөгөө бүгдээр орно. За дараагийн сэдв нөгөө алдарт VOA буюу Voice of America гэдэг алдарт одоо энэ чинь радиогийн сувг байгаа тийм үү? Нэмээд телевизийн сувг байдаг. За тэгсэн чинь манай радиогч одоо Монголын радио хэрэглэгчдийн 70% билүү? 70% сонсдог лөө манай радиог хагасанд ярьсан юм а би мартчихсан. Мэдгүй байна. За ингэж сонсдог бол Voice of America буюу Америкийн дуу хоолой радиог дэлхийд даяар 400 сая хүн сонсдог гинэ. 400 сая. Ааха. Пүүх тэр чи юу хүн амын дэлхийн амын 5 хувь дангаар эзэлж байгаа юм. Харин тийм. За тэгээд 400 сая хүн сонсдог энэ радиог Дональд Трамп ямар шийдвэр гаргаад санхүүжилтийн зогсоосон заяа. Яагаад ингэж зогсоосон гэхээр чинь тэр олон жил чингээ за дэлхийн 2 дугаар дайны үед би бүр ихэлсэн үйл явдлыг ярьж байгаа заяа. Дэлхийн 2 дугаар дайны үед нацист Германы нөгөө суртал ухуулахын эсрэг машин болгож тэрнийхээ эсрэг ингээд өөрсдийн гэсэн одоо мэдээлэлтэй пропаганда буюу суртал ухуулга цацхын тулд Voice of America байгуулж ирсэн буюу одоогоос бараг 70 гаруй жил, бараг 80 жилийн өмнө. Тийм ээ, 80 жил болчихсон шүү дээ ингээд. Тэгээд ингэж ийм одоо түүхтэй тийм анхны ингээд байгуулагдсан зорилго нь бас нэлээ өргөн цар хүрээг хамарсан ийм радио телевизийг Дональд Трампын эсрэг үзэл буюу хит радикал үзэлтэй байна гэдэг шалтгаанаар санхүүжилтийн зогсоосон байна. Энэ ч одоо төрөөс одоо санхүүждэг радио юм байна тий. Төрөөс санхүүждэг радио тэгэнгүүт ялтчгүй нэг одоо энэ радиогийн захирлын Майк Абрамовиц гэдэг хүн болон мөн 1300 гаруй ажилчид нь ингээд цаашаад яах ихэнх тодорхойгүй цалинтай чөлөө гэдэг ийм одоо хуудастайгаар ажил ингээ үргэлжлэхгүй байгаа гэсэн ийм мэдээллийг BBC-д цэцсэн байна л да. Баларсан юм бэ энэ ч одоо юу болоод байна. Танаа ах чи ер нь яг юу л сэтэд байна да. Үгүй тэгээд одоо ингэж байгаа байхгүй. Одоо энэ Voice of America-гийн одоо захирал Абрамовиц гэдэг хүн яг одоогийн нөхцөл байдал тийм үү Иран, Хятад, Орос зэрэг энэ улс орнууд Америкийн эсрэг ингээд суртал ухуулга тий байр суурь үзэл баримтлалаа ингээд нөгөө нэг дэлхийн нийтэд түгээн дэлгэрүүлэхийн тулд одоо хэдэн одоо тэрбум доллар орон цацж байгаа энэ нөхцөлд Voice of America-гийн үйл ажиллагааг зогсоох нь бол ингээд улс төрийн хувьд ч юм уу эсвэл нөгөө үндэсний ингээд хувьд бол зөв шийдвэр гэж харахгүй байна гэдэг ийм мэдээлэл хийсэн билээ. Ямар Гэхдээ ерөнхийлөгчийн засаглалтай оронд бол одоо тэгэл яах ч аргагүй юм шүү дээ. Гэхдээ би бас гайхал байна л да. Одоо энэ Трамп түрүү
үндсэн хуулиа зөрчсөн гэлөө. Дээд шүүхээс за ямар ч гэсэн хуулиа зөрчиж байгаа. чинь 1796 онд байна уу анх байгууллага одоо анх батлагдсан гадаадын дайсны тухай хууль гэдэг тийм хууль байт юм байна. Энэ хуулийн дагуу дайны үед буюу одоо дайны үеийн нөхцөл байдалд гадны дайсанг одоо шууд албатан ингээд нутаг буцаах тийм эрх нь үүсдэм байна л да ерөнхийлөгчд. Тэгэхээр энэ хуулийг заяа хамгийн сүүлд дэлхийн 2 дугаар дайны үед л ашигласан гэж байгаа байхгүй юу. Тэгвэл одоо Трамп ингээд сэргээгээд ашиглангууд дайны үе биш болохоор энэ одоо хуулийг ашиглах чинь ингээд зүү ёсгүй маа гэдэг шийдвэрийг дээд шүүхээс гаргасан боловч ерөнхийлөгч хэдийнэ нөгөө хүмүүсээ гаргачихсан байсан. Үл тоомсорлоод ингэж юм те. За айргийн анхыг тааварлшгүй яаж ч мэднэ гэж юм. Үнэ. Айр чинь гоё ахтай хүн шүү дээ гэд. За дараагийн мэдээлэл рүүгээ бүгдээр орцгоё. Дараагийн мэдээлэл Сербтэй холбоотой мэдээлэл байна. За Сербд Крени Промени гэдэг одоо энэ шин цаг гэсэн утгатай серб хэлээрээ тийм утгатай үг юм билээ. Ийм одоо нэртэй хайлт Сербд 2000 одоо хайлтаагаар ихний 3-т орж ирсэн байсан. За тэгээд ингэсэн байна. BBC дээр яг энэ тухай мэдээлэл гаргасан байна. Сербд түүхэндх хамгийн их хүн буюу 325 мянган хүний одоо чагсаал болсон гэсэн байна. За 325 мянган. Асар их тоо шүү дээ. Бүр ингээд серб хүн амар бол тийм хэд байна одоо нэг 7 сая байдаг санаж байна. За тэгээд ер нь бол маш олон хүмүүс сербд одоо гарч ихсэж байгаа юм байна. Өчигдөрхөн би видео бас Twitter-аар бас явж исэн. Ингээд түмэн олон хүмүүс ингээд гудамж 325 мянган гараж ирсэн гэдэг чинь юу гараа бүр эц төгсгөл нь харагдахгүй ийм олон хүмүүс одоо жигсаад байгаа юм байна Сербд. За энэ одоо аль биесны Сербийн засгийн газраас өгч байгаа мэдээлэлээр бол 107 мянган хүн жигсаал болж байна гэж мэдээлсэн боловч энэ дарсан тоо байхаа үнэн тоо бол ойролцоогоор 325 мянга гэж BBC мэдээлсэн байна. За энэ жигсаал хизэнээс эхэлтэй гэхээр өнгөрсөн 11 сараас эхэлсэн. Часта юу вэ? Битүү шүү дээ. Хөстэй нэрэ дүүрэн юм жигсаал болж байгаа. За эднээс бол одоо ерөнхийлөгч хүүчүүдийг одоо огцрохыг шаардж байгаа гэж ойлгож байна. Ер нь бол за яг энэ одоо BBC дээр гаргасан мэдээлэлээр бол хин төрийн эрхэнд байх нь сонирм бишээ. Бид нар зөвхөн л ажилдаг засгийн газартай байхыг, улс шиг улс байхыг хүсэж байна гэж одоо хэлээд байгаа юм. Тэгэхээр энэ одоо жигсаал хизэнээс эхэлтэй гэхээр өнгөрсөн оны 11 сар буюу одоос нэг 4-5 сарын өмнө л юм байна. Нови Сад гэдэг газар ийм вокзал дээр нуралт нурсан. За энэ нурснаас нь болоод 15 хүнээс орсон гэж мэдээлж явах шиг байсан. За би энэ яг тоог нь сайн санахгүй шүү. Нови Сад гэдэг. Тэгээ зүгээр ингээ мөрөөрөө явжсэн чинь дээрэс нь вокзалын байрлаган дээрс нь нураад хүмүүсийг дараад алцсан. За энэ одоо юг одоо угийн ингээд нөгөө улс нь болохгүй байгаа юм шиг мэдрэмжтэй байсан. Улсууд дээр зүгээр одоо гал дээр тосон дээр одоо гал хасаадсан л гэсэн үг л дээ. Ерөөсөө ингээд маш олон хүмүүс үүнээс хойш уурлаад эсэргүүцсээр хагаад энэ чигсаал нь даамжсаар хагаад одоо инхүү 325 мянган хүн ингэж ихсэж байгаа юм байна. Тийм ээ, асар их хүмүүс Серб ч өөрөө бисээ хайсан чинь 6.6 сая хүн амтай байна. Тэгэхээр 325 мянган хүн нь одоо талбай дээр гарч ирж гисэн гэдэг бол энэ чинь талбай биш ингээд бүхэл бүтэн гудамжийг өвчтүүрэн ингээд хүн бүрхэгдсэн биз дээ. Тийм. Ийм чигсаал болно гэдэг бол энэ асар том чигсаал байна л та. За, Сербийн ерөнхийлөгч Вучич өөрөө бол одоо яг олон хүмүүс энэ одоо Нови Сад гэдэг вокзалын дээр сунсан барилгатай холбоотойгоор олон хүмүүсийг хоригсон шүүхийн асуудлууд нь хөндөгдсөн боловч өөрөө бол ерөөсөө хөдөлгөө байгаа. Энэ одоо жигсаалын цаад хаяглаад байгаа хүн ер нь бол Вучичийг нь одоо яагаад юм шүү, онлоод байгаа юм шүү гэж ойлгосон шүү. Би тэгж ойлгосон. За тэгээд одоогоор бол 22 хүнийг одоо яагаад байгаа юм бэ? Баривчлаад байгаа юм байна. Энэ одоо жигсаалтай холбоотойгоор 56 хүн гэмтсэн байгаа юм байна. Өө нараа шагдрагч комент итсэн байна. Манай хөргөн охин хоёр өөр хотод амьдардаг хагас сайнд Белград явж чагсаалд оролцсон гэсэн хөргөн маань хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө чигсэн гэж байна лээ гэн. За тэгэхээр Сербд бол маш том улс төрийн юм хөдөлгөөн өрнөж байгаа юм байна. Энэ хүрээд манай өнөөдрийн Hot Topics нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай Hot Topics нэвтрүүлэгтээ аж аргалаа хуваалцсан өрөөтэй Жүрөр Бэкери. За мөн дэлхийг тойрох хүч өрөөтэй дэлхийн Philips 66 брэндээрээ Шунгалаа ойл компани хамтран ажиллаа. Сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 10 цаг 10 минутаас манай эфир хөгжим төд нэвтрүүлгээр өргөжлөх болно. За баярлалаа Ашмута. Баярлалаа Царамута.